Тэгэлээ ихтэй юмны 30 төгөө. Би ингээд хайр залууд амар галтгоонд амар мастер застер амар ингээд амар тансаг хоол хийдэг мэддэг гэт хэлсэн ба. Хуу тэгсэн чинь ингээд залуу тийм үү маргаашгүй янзтай хийгээд хүрээдэрэж гээд тэгэхээр би заа гэд хэлсэн юм аа. Тэгээд үгүй гэж хэлчихэж байна шүү дээ. Би чи хийж чадахгүй шүү дээ. Чиний оронд хийгээд өгчихгүй чинь гойж шүү дээ. Их чинь дараа нь гоё контр мотор уурал өнгөлөгч уурал өнгөдөг үгүй заа ёо. Гойж шүү дээ. Гойж. Hi guys. Тэгээд удахгүй Валентин болох гэж байна. Тэгээд ихчийн тушаалаар бүгдөө Валентин амцтай эцгээе. Хоёр төрлийн амцтай тэгсэн мөртлөө гоё би сэтгэлээ шингээгээд зөвхөн өглөөний цай бэлдэх гэж байна. Тэгээ манай их чих бүтлгөө хүрсэн болгоно л бүтлгүүд нь төлөгдөн эсвэл амар нялцсан хай болгоно. Эсвэл бүр түүхийрэн эсвэл бүр амар шорвог болно. Өнөөл их бүтлгүүддэг манай их чих. Тэгээд би их чиг одоо аврахаар өнөөдөр галтгоонд ирсэн байна. Өнөөдөр бүгдөө ихчийн найз залууд одоо гоё хоёр амцтай өглөөний цаг хийцгээе. Одоо бүтээцгээе өөрсдийн гараар. Тэгээд одоо бүгдөө шууд бичлэгээр орцгоё. Танаа ч гэсэн хамт дээрэж иж болно шүү дээ. Найз залуу малуу байхгүй зүгээр ээж автай ээж болно шүү дээ. Зүмнэ биер бол ийм сайхан гоё. Шинэхэн бэр юу? Зя. Окей. Одоо бүгдөө чи зя хэрцсэн. Сүүлийн үед ерөөсө галтгоонд юм хийгээгүй бас жоохон утга бүрсэн чи юу вэ шүү? Манай бэр бол их шүүслэг гоё хэрэгжиж. Чичтэй. Вау. Гоё хэрэгжиж шүү. Тийм гоё хутгаж байгаа. Тэгээ миний капкейк хийсэн юугаа штэ тэр хэвэндээ хийгээд хөлдөөчнөө. Арай л тарагдсан. За манай бэри манч жоохон чинэл ягонгтой болохоор таргаа жоохон чинэл ягонгтой болгож ин тэгтээ зүгээрээ. Вау, аим гоё ярагдаж байна. Би шууд эднээсээ эзчлээ. Энд дээр амар сахар махар хийгээд ах шаардлагагүй. Нэг гоё жимснэ угаасаа гоё өөрөө чихэрлэг шүүслэг гоё болохоор араасаа гоё болчихно. Тэгээд яа одоо бүгд өөрөө нэг энэ хүртэл. Одоо дараа нь энэгээ хийсний дараа хөлдөөчөнд хийгээд хөлдөөчөнд тэр агуур дахиад хоёртой гамцтангаа хийнэ. Зя. Жохон жимс. Нэг жоохон. Ингээд яг. Нэг нь амар жимстэй ингүүтэй нөгөөт нь амар баг жимстэй ч бас мух болчих штеп. Жахын шиш. Сүл жахын илүү их жимстэй болтлоо. Зүгээр. За гайгүй л юм шүү. Дээрээс нь таргаар бүрчгээр харагдахгүй. Амар шудраг бас мус болно гэсэн чинь зүгээр шууд. Зя. За олчлоо. Одоо энэгээ сексрээд энэ би өмнө дубаш хасаад идсэн ш танаас санаж байна. За одоо энэгээ хөлтөгч нь хийн шүү дээ. Яа ямар эвгүй юм бэ. За guys, саяны тархтай бэрийга хөлтөгчөнд маш боломжтой хийчлээ. Одоо бүгдөө TikTok дээр бас тренд болж исэн шоколадтай гүзэлсэн шоколад нь дүртдэг штэ хайлуулдаг шоколад нь тэр одоо бүгдөө хийцгээ. Тэр бол Валентинд бас тохирсон юм шүү лээ. Зээлцгний гоё соцтой усаар байгаагаад ийм гоё өнгө оруулсан байгаа. Өө. Надад бүр ингээд амар догтлоодсон юм яагаад гэсэн мэдхгүй. Ямар ч бол хоёр бүтэн одоо сүйтэй шоколад тэгээд нэг цагаан шоколад авсан. Тэгээд тиймээдгээ ямар ч бас бүгднгээ хийнэ бүхгүй зээлцгнээр. За шууд хайлуулъя. Бүгдөө шоколадаа хайлуулцгаая.
За шоколад тайлж явах зур бүгдөө гүзээлцэндээ ингээд модоо зур зоогоод шоколад нь дүрхэд бэлэн болгоод тавьчихъя. За ингээд дүрээд л авахад амар. Аим гоё үнэрч. Одоо бүгд зайцаа зүрхэн хэлбэрт оруулна. Яаж вэ гэхээр одоо зайцаа дундуур ингээ хуваачнаа. Ингээ бүрийг бүтээн шиг нэг юу л тэгээ. За тэнгуут тэнийга ингээд зүрх ингээ зүрх болчихноо. Ухаалт. За. Нэрийн модоор ингээд очлоо. Одоо манай зайцаас ингээ тийм гоё хэлбэртэй болчихлоо шүү дээ. Ягаад ингээд манай зүрх жоо. Ягаад ингээд вэ? Холи. Хайр таахгүй нуутай гоё ингээд. Одоо гоё. Бас жоохон л ингээд юм да. Хөвтгээд байгаа юм, унтах гээд байгаа юм уу яах гээд байгаа. Гоё. Сэндвичийн талхаа зүрхэн хэлбэртээ оруулцгаая. За надад ийм хип байна. Одоо энэгээр ингээд цоол. Зя манай талх маань ийм хэлбэртэй болчлоо. Өстой хөргө хэлбэртэй. Тэгээ энэ дотор тал өндөр шарчуулс гоё юм шүү. Зя ингээд өндөр шаргуулж байна. Ингээ байжсэн чинь та нар хүүе гэж өдөл ч тийм байжсэн чинь нэг охин чам дээр ирэнгүүт ингээ бүх юм зүрхтэй ингээ зүрхэн хэлбэртэй зайдас тэгсэн зүрхэн хэлбэртэй өндөгтэй зүрхэн хэлбэртэй бүр ингээ талхтай ингээ өвөлж гайх уу. Эсвэл бүр ингээ баярлаа итгэхүү эсвэл зүгээр баярлаа гэгээл итгэхүү коммент бичээрэй. Одоо би нэг жижигхэн хөргөн десерт хийх гэж. За одоо надад ингэ талах байгаа шүү дээ сэндвичний талах. Энд нь гоё ингээ яг тэр хайлуулчихсадаас тэр жоох өтгөндөө байхгүй. Тэгээд тэрнээсээ тавиад тэгээд дээрээс нь тавиад юугаар сэрээгээр зүүр нь ингээд багт болохаа. За олчлоо одоо. За энэ бол ингээд дотор шоколадтай сэндвичийн талх байгаа. Тэгээ өглөөний цагаа эзний дараа энийг идвэл бас гоё юм мэдрэмж аавна. Яа тэгээд ийм хэлбэрт болсон байна. Артал нь ингэж харагдаж байна. За guys манай шоколадын дүрсэн үзээлцэг маань бэлэн болчихлоо. Crunchy болчихсон байна. Би тэгээд энэ зөрүүл цагаан өнгөтэй сав авсан. Тэгээд энэ дотор одоо бүгдөө шоколадтай үзээлцэг ингээ бүгдөө тавьцгаая. За нэрээ ил тэхгүй ингээ капкейкийн энэ одоо цаасан дээрээ ингээ 50 дээр нь одоо нэг үзээлцэг шоколадтай үзээлцэг нэрээ. За одоо дээрээс ингээ 50 явъя. Аваад одоо хөрөгчөнд хийчээ тэгээд гоё маргааш нь тууцлаа чимгэлчин хайрцгийг нь тэгээд тацгая хөрөгчөндөө тэгээд энэ жижиг
Энэ намтыг мэдрээгүй юм удсан бэ. Үгүй чанаас гойг үзэж байна. Зүгээр дэлгүүрээс шоколадны цуглалгаа аваад өгч байснаас гоё ингээд өөр сэтгэе эзүүлэх гэртээ өөрийн гараар хийгээд ингэ шиг те ингэ хийгээд игвэл хүнэнд ч гэсэн өстө баярлна. Үнэгээд гоё штий. Тэгээд дараагийн бичлэгт удахгүй болцгоё. Тэгээд түр бака.